Та төсөөлөд үзтээ сургуулийнхаа аяллаар огт харьцаж байгаагүй хүүхдүүдтэйгээ нэг баг болоод явна гэвэл ядаж яхад тэр хүүхдүүд нь сургуулийн хамгийн алдартай царайлаг залуус ээж тааруул Асахи Хиоки бол ахлах сургуулийн 2 дугаар ангийн сурагч. Энэ жил даанч түүнийг азтай ирсэнгүй. Сургуулийн алдартай цугларсан ангид хуваарлагджээ. Тэднийг F4-ийнхэнгээ л авчээ за. Ядаж яхад яар гихчээд энэ ангид нээгш таньдаг хүүхэд байхгүй. Манай Хиоки бол миний нүдээр игдүгэн барьж дэлгүй болцайсан хазартай амьтан байгаа. Хичээлийн жил эхлээд дөнгөж 2 сар болж байхад сургуулийн аялалд явахаар болно. Багш нь тэдэнд 3-5 хүнтэй баг бүрдүүлээд энэхүү цаасан дээр нэрсийг нь бичээрэй гэхэд манай унж одоо яах вэ гээл дотор хүнтэйгээ ярьчихсан хүнчин бодох шиг амтан ганцаараа сууж байсан F4-ийн нэг болох Хото түүнээр ирэн тэдний багт нэгтгэхийг асуув. Дахиад дотор хүнтэйгээ ярин why be me гэж мэгэл бодоод яжсэн Хото өөр багт нэгтсэн юм уу гэхэд манай унж үгүй л гин. За тэгвэл шийдэглээ гэж шууд F4-дээр аваад ирнэ. Тэднийг хараад сүрдээл жоохон дургүй байгаа юм шүү гэсэн F4-ийн маань нэг манай Ватарай алийг цагаас аваад иржээ гэл нэрийг нь бичээд таяснаар тэдний багт нэгдвэ. F4-ийнхээ талаар жаахан танилцуулбал Хото бол ээлдэг хинтээж учир зөгөө олчихдаг нэгэн гэж байгаа. Морисаки Наоя жаахан дуу цөөтэй гэхдээ энэ нь охтын сэтгэлийг их татдгийн гинэ. Накасато Харуки хамгийн их дүүтэй нь яг л айдол шиг нэгэн. Харин F4-ийн маань хамгийн нь Ватарай Цукасагийн дээ. Аяллахаа автобусандаа суухаар тэдний сургуулийнхан загвалжээ. Манай хүн ирж яасан түүний дунд ангийн найз Цужитаны дуудан F4-тэй нэг баг болсныг нь дуулаад яагаад гээл гайх нь ойлгомжтой. Цужитаны Ватарай хүний усууж байгааг хараад харалта хаанаас ч харсан янзын амтан байгаа зү л гэж байна. Тэгсэн Ватарай манай хоёрыг хараад дөхөн мэрэхэд Цужитаны ч цухтагаа л алгуулна. Хурч ирээд өглөөний мэнд гэсэн чинь өөдөөс нь өглөөний мэнд гэж хэлэхдээ гаргаж байгаа царайг нь харчил та. Ошоо амаа унжуулаад яана гэдэг. Манай хэд уган тавуулаа автобусны арын суудал суух төлөвлөгөөтэй байсан ч 2 охин суухаар олжээ. Хинэн охтуудын хажууд суух уу яах вэ гэжсэн Хиоки маань би сууч юу гэсэн Ватарай би тэгвэл Хиокигийн хажууд сууж юу л гин. Охтуудын хажууд суух төвөгтэй байдгийн гинэ. Од хүмүүсийн зовлон л айхтаа тий. Замдаа амархаар төр зогссон чинь Хото хурч ирээд чи одоо урд суугаарай. Ватарай чамайг их тухгүй суугаад байх шиг байна гэж хэлсэн гинэ. Ингээд манай хоёр ч урдлын судалтаа суугаад явж исэн Хиокигийн манд ойрон хүрээд эвшээсэнд ядраа давал унтаарай би очиод сэрээ л гин. Манай Ватарай бүр мөнэн халамжтай залуу юм аа. Хиоки гэсээр манай хүнийг сэрээхэд мөрийг нь дэрлээд нам явжээ. Дахиад дотор хүнтэйгээ сургуулийн хамгийн хөөрхөн залууг дэрлээд унтдаг би одоо ямар гэчи нүгэл үлдэж вэ гээл яриастай. Манай хэдийн аялалч сонирхолтой байгаа бололтой хөгжилдөж өгнө. Тэгсэн хэдийн сэсгэр юмнууд юу вэ харин Хиоки маань тухай ярьж байна. F4-ийн Хиокиг дандаа ганцаараа байдаг болохоор нь өрөвцөндөө л багтаа аваа би зэнтрэг юм уу? Муусан атаархай юмнууд зүгээр. Буудлал руугаа явах болсон гадаа бороо ороод шүхэртэй хүн байхгүй. Ашгүй Хото нэг шөхөр олоод ирэх ба яаж багтаж авах вэ гэсэн Хиоки маань та хэд явжээ би зүгээрээ гээд л үлдэнэ. За одоо гүйдгэл айхтаа гээд тэнгэр ууд харсан борооны ус нүд рүү нороод харааны линзэн авахгүй. Тэгсэн манай Ватарай хүрээд ирдэм байгаас дээ. Линзээ унаачглаа юм хардгүй гэсэн чинь гарнаас нь хөтлөөл явж байгаа юм чинь өрөөнд байгаа цүнхнээсээ нүднийхаа шилийг авах болоход Ватарай түүнийг унжихнаа гэд хөтлөөд явж байгаа юм. Унжихваа чи гэсэн ширээний хөлн тэглээл Ватарай гүний дээрээс унлгөөл яах вэ? Ийдсэн хүн ална нэгчээр босоо сандарсандаа ёстой sorry хүссэн зүйл авал хэлээрэй гээл аваад хайчдیں۔ Да. Би юугаа салиарч байгаа мартаарай гэсэн. Нөө сургуулийн аялал дуусгаар юу хүсэж байгаагаа хэлээ л гэж байна. Хиокигийн шилтэй зүрхийг харсан F4-ийнхэн шаал өргөн шиг харагдаж байна. Ёстой игдүүд аймаа гинэ. Аах худлаа тоглоал гэсэн Ватарай бүр чин сэтгэлээсээ үнэхээр игдүүтэй байна гинэ. Манай хэд халуун усны газар ирнэ. Хиоки усаа нэтэл өнөөхөн нүүр нүдгөө цацраад туслаарай л болж байгаа юм чинь. Ватарай л туслана штэ. Тэгээд талтарчихна гээд усан сан руу хөтлөөд оруулах юм гинэ. Гарны байрал тэмдрийг л харчгаа гүнж. Оройн манай хэд яриа өрнүүлэх ба Хиокигээс найз охин байгаа юу гэсэн байхгүй л гэж байна. Тэгсэн энэ өрөөнд байгаа хүмүүс бүгдээрээ ганц бие юм байна штэ гэхэд Хиоки маань гайхаад нэрэ гэж үүлгэн. Бүгдээрээ саяхан салцгаац юм байх уу? Харукигийн найз охин нь уг нь бүр багаасаа үргэсэн байна.
даанч багштай сайн болоод хаяад явцсан гинөө. Од хүмүүст ч гэсэн асуудал байдаг байхнаа гээл Хиёки мань бодож байгаа юм чинь. Морисакигийн экс нь амар хартай байсан л гин. Тэгсэн гинэд хоотоо Ватарайч бүр амар штэ гинэ. Би яатсан гэсэн хитрхи улаардаг. Үнд сайн болчхороо өмчлөөд авчихдаг амар хартай гэсэн чинь за наа чи одоо хитрнээ хитрүүлэг байна л гэж байна. Тэгснээ бүр Хиёкид миний талаар битгий сонин сэтгэл үлдээх гэдэг гэж юм шүү. Аяллаа 2 дахь өдөр парк дээр чөлөө цагийг өнгөрүүлэх. Тэгтээ октод төвгүүд хамтдаа ах хэвээр гинэ. Октод бөөн баяр харин манай дөрөв бөөн гуниг. Манай хэд ч уулзах газраа тохироод эндээс салцгаая гэсэн октод юу гээл амархан салхав багш болохоо гэсэн дөрөн зөрчин гээд хүрээчтэй байгаа зү. Эргэлтдэг аяг шиг тоглоом дээр савхалсан нэг охин Ватарай гээд дуудсан өнөөх нь сонсогчгүй Хиёки хамт сууя гээл суужиж байгаа юм чинь октод бүр хялам цохом хийгээстэй. Нөгөө хоёр дэшээ савлаад байдаг завшиг хэлбэртэй тоглоом байдаг да. Энэ дээр тоглохоор болно. Хиёки маань өндрөөс айдаг болохоор ганцаараа үлдээд хүлээхээр болно. Тэгсэн нөгөө охтууд чинь манай хүний жиих гээд чичирдийн хідүүлээ энэ дээр суучаад дахиад өөр тоглоом руу явъя гинэ. Хиёки хүлээж байгаа штэ гэсэн хүлээж л байна үсттэй. Тэгээд чи иймэрхүү тоглоом дээр тэр сууж чадахгүй штэ гэсэн хоотоо маань хідүүлээ Хиёкигийн сууж болох тоглоом дээр сууя гэсэн. Тэр ганцаараа байчнаа л гэдээсэн штэ гэж бүр гүрийгээд байдаг наасан балиар юмнууд. Харуки тэндээс тэгвэл эн чин дөрөм зөрчсөн болно гэхэд Морисаки маань нэмээд хідүүлээ ер нь эндээс салчих юм уу гэд муу охтуудыг буулгаж авч байгаа юм чин. Ватарай маань ямар тач би Хиёкидээ үлдэнэ гэд хэлэхэд охтуудын нэг нь чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм? Арай түүнийг өөрөөр бодд юм шийдстэйгээд асуунаа. Юу гэж хариулсан гэж бодож юм? Би дараа нь хэлье заяа. Хиёки маань нөгөө хэдээ хүлээгээ зогсож байсан нэг нь төөрсөн хүү түүн дээр ирэх ба ээжийг нь хайгаад олдгүй. Тэгсэн нөгөө хэд маань тоглож дуусаад Ватарай түн рүү залгасан ч уцаа авахгүй бүгдийнх нь санаан зовноо. Түүнийг явж хаалаа гэсээр Ватарай гүүх ба нөгөө хүүхэд нь тэврүүлээд уцаа авах гэхээр нь уйлаад байгаа байхгүй юу. Тэгээд паркийн мэдээллийн хэсэг тэртэл Ватарай ч ус хурж ирнэ. Тэгсэн тэр хүүг хөрхөө гаргалж байгаа л яриа өдөн тайвшруулж байгаа юм чинь ашгүй ээж нь хурч ирээд манай хоёрч бөөн баяр. За тэгээд дараагийн газар болох аимшигын байшин руу явнаа. Айхгүй байна уу гэд Хиёкигаас асуусан үгүй гинэ. Хэрвээ айгаад байвал гарнаас минь атгаж болно шүү гэсэн зүгээрээ л гэж юм. Манай хэд явж агаад цочож айцгаагаад гүйсэн чинь Хиёки маань гэрлээ унгаачихнаа. Өнөөхөн ширээний доогоор орчихсан ганцаараа үлдээд бүр айгаад ийм амар гэж мэдсэн бол Ватарайгийн гарнаас атгачихдаг байжээгээд бодож байгаа юм чинь арай хийж гэрлээ авсан мөрөн дээр нэг гар. Ватарайг байна гэж бодоод гараа дээр нь тавиад дотроос гарнаас минь бариач гэж гойхон ч хаашаа ингэж бодохтой зэрэгцэн Хиёки гэсээр Ватарай урд нь гарч ирд юм да. Тэгвэл энэ ч одоо хиний гар үлээ гэсэн арга ясны гар. Тэгээл орилдсон байгаас тээ. Тэндээс гарч ирээд манайхан ч шоолол буцхад 15 минут үлдсэн болохоор манайхан гялс цаг ашиглан морин тойруулга дээр тоглодог. Би биенийхээ зураг хүргийг аваад хачаан. За тэгээ буцацгаасан багш нь ястай сори гэсээр 4 ортой өрөө өгнө. Харуки, Морисаки хоёр их тийжилж унтдаг болохоор ганцаараа унтна нэ. Ватарай, Хиёки, Хота 3 хайж олоо даавд чи гэсэн Хота, Ватарай 2 том биетэй болохоор ягаад ч нэг орон дээр багтахгүй юм. Тэгсэн хатуусанд хамт сууж ирснээрээ та хоёр хамт унтчих юм уу гэсэн Ватарай бол хажинд дуртай. За ингээд манай хэдийн орны хуваарлалт амжилттай шийдэглээ. Тэгтээ энэ ор нэрэл арай нарийнхан юм аа. Сандраад хэвтэж байгаа манай хүнийг Ватарай ширтэл нэрээ нөгөө нэг охины асуултад юу гэж хариулсан гэж тийм л юм шиг байна гэсэн штэ. Хөөхөн өмбөр. Өөрөөр Хиёки маань дараад хальт сэрдээ. Тэгсэн Ватарай түүнийг тэврээд авнаа. Яах вэ гэж бодсноо дулаахан байна. Жаахан ингээд унтчихдээ юм гэсэн нэг мэдсэн өглөө болоод бүгд сэрчгсэн байдیں۔ Хиёки маань гинэд тэрч унтснаа санаад Ватарай руу хартал ямар нэг мэдсэн шинжаалгаа. За гайгүй байлгүйдэгээ бодоод өнгөрнө. Тэгсэн өглөө Ватарайыг сэрхэд учиргүй тэрзэн унтаж ядсан байгаа зү. Мэдсэн л айлгүй яах вэ? За ингээд манай хэдэж аяллаа сүүлийн өдрийн хөтөлбөртөө гарна да. Бүгд кимоно өмсчихсэн царайлгаан барьж дийлгүй хүмүүс. Октод ч яаж зүгээр айлахгүй зураг хөргөө даруулъя гэд битүү очир. Гинэт нэг охин манай Хиёкиг дуудах ба дунд ангийнхаа найз Ана гэх охин байна. Ватарай тэднийг харан шууд хурж ирж байгаа юм чинь. Тэгээд хинээл гэж юм. Дунд ангийн найз Амагийг танилцуулахад өнөөх нь манай Ватарай руу харц ирдээл.
Хияки ч алив явъя гэд нөгөө хэдийгээ чирэн явнаа. Сургуулийн аялал өндөрлөж манай өмч баярлалаа илэрхийлэн хөөрхөө морин зөрөгтэй түлхүүрний ансар бэлэглэх ба батарей таалагдж байгаа нь ойлгомжтой. Автобуснаас буучаад Хиёкитэй ярилцъя гэх ба энэ багт өрсөн хүн нь Батарай байсан гинэ. Гэхдээ ганцаараа байхаар нь өрөвдсөндөө биш, түүнийг илүү таньж мэдхийн тулд эдгээ хэлнэ. Тэгээд энэ аяллаа үеэр чиний талаар маш их бодсон гэсэн Хиёки маань Яна энэ одоо яг юу л вэ? Сэтгэлээ илчлэх гээд байгаа юм байх та гэж бодсон. Надтай найзууд болооч гэж авсан. Тэгсэн манай хүнч найзуудаа гээл аль хэдийн найзууд болчихсон гэж бодсон юмсан гэснэ баярлаа гин. Тэгсэн Батарай маань найзууд болъё гэсэн маань зүгээр найзууд болъё гэсэн үг бишээ гэснэ. Юу л да үгүй нөгөө юу би чиний номер 1 ч нь олмоор байна. Чиний хамгийн ихтэйг түшдэг хүн чинь олмоор байна гинэ. За тэгээд үүнээс хойш манай хүнийг хүнд юм өргөөд явж байхад нь туслаад гутлынхаа нүдээс тайлагдсан байхаар нь уйж өгөөд л зайцсан дуртай юу гэж асууж агаад өөрийнхөө хоолны зайцыг өгөөл хөөхөн бөөндөө зааландаа цуглаад аяллахаа үеийн бичлүүдийг үзээд дараагаар нь сэтгэлээ бичгэн гинэ. Хэдүүлээ ардаас үзэгээл Хиёкиг маань өргөөл Батарай дээр аваад ирнэ. Батарай энийг чамд гэснэ манай хүнийг өвөрлөөн түлхэж ин тэр эднөөс одоо яана гээд байгаа юм. Тэгсэн ингээд суужээгээд тавихгүй штэ. Бичлэгийн турш ингэж сууж үзэх юм гинэ. Бид хоёрыг ийм байгааг огтод харуулж намайг алах байхтай гэж бодоод загаа авах гэсэн Батарай юу гээл тавьж явах вэ? Цужитаны хурж ирээд Хиёкиг зээлчээ гээл чирээд явах ба Батарайч Цужитаны гинэ гээл тэднээс бүр харцаа салгахгүй ажиглаж байгаа юм чинь. Багш нь тэднийг цонх янзалж хараа гэсэн Хиёки дээшээ гарлаа гэхэд Батарай хамт явъя л гэж байна. Тэгээд тэднүүстэй юу ярьсан гэхэд онц юм шээ гинэ. Тэгсэн Батарай маань жаахан гүнхтэй. Яасан бэ зүгээр үү гэсэн зүгээрээ чамайг их хөвгчлөлтэй харагдаад байсан болохоор юу ярьсныг чи мэдмээр байсан гинэ. Тэгсэн Хиёки маань энийгээд яасан хардаад байгаа мó гэж тоглоо хэлсэн чинь тийм гэж авсаа. Тэгээд хөшгөө татаад ардуур нь орж агаал манай хүний тэрвэрх ба ганцаардаад байна. Жаахан ингэж хэвчиж болох уу гинэ. Найзууд ингэж олд юм уу гэхэд Хиёкитай л болно энэ төр. Тэгээд бүр найзаагаа өнсгөл яах бол гинэ. Манай хүнд сандрахад санаа зовлтгээ одоохондоо тийм зүйл хийхгүй ээж шиг. Нэрээ хойлоо зүгээр нэг найзууд биш болсон шүү ч шиг. Мэдгүй юу ч гэсэн үгүй. Манай хэд зуныхаа амралтаар далай явахаар болно. Хиёки маань нөгөө эдийгээ хүлээгээ сууж ясан нэг үл бүтэх царайдаагаар ирснэ. Хиёки мөн бидтэй алей машин суугнэ. Тэгээ машинд суусан чинь хаалга үүдээ төвжээл ядчихаа доошоо шал руу нь харсан чинь оолс хүрсэж яа шиг айд юм байгаадтэй. Тэгээ сандраал хаалгаа онгойлох гэсэн онгоохгүй алиу сөүлийн үгээ хийлгэж авсан. Балраа гээл нэх хөрхөн гацаж төвдөрж агаад гэр бүл рүүгээ ярмаар байна гэхэд үл бүтэх царайтын инээд нь хүрээд яасан хөөх юм бэ гэж авчин. Энэ хүн хинбэ гэхээр Морисакигийн ах нь юм байна. Хүүхэд айлгаа зүгээр. За тэгээд манайхан ч далайн эрэг дээр очин олон хөвгчлээ тоглоом тоглоно. Нэг харсан Хиёки байхгүй. Тэгсэн далайн эрэг дээр гой чулуу хагаа сууж байдаг. Явъя манайхан хүлээж байгаа гээл Батарай маань тэврээд л хүрээд ирнэ. Хиёки маань хоол идэж агаад уус гэж одоо дандуураад арих уугаад жохоо согтоо. Батарай түнд санаа зовн хажууд нь суугаастай. Түүнийг налаал ингээл жоохон сууж болох уу? Их тухтай 50 санагдаж байна гэхэд Батарай зөвхөн наттай байх туу гэхэд тийм ээ гинэ. Тэгээд Батарай маань түнд сайн гэдгээ хэлчих юм. Яагаад ер нь манай Хиёки татагдсан бэ гэхээр Батарай ангидаа ирэхэд Цужитаны тэргүүдээ найзууд нь ирчихсэн. Танай ангид F4 ихэн байдаг гэдэгтэй ямар хүүхдүүд байна гэж ярьж байгааг нь сонсдог. Тэгсэн Хиёки маань би ярьж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна гэхэд нөгөөдөл нь шалгаагаа салдгүй. Тэгсэн Батарай их сайн хүүхэд юм шиг байна лээ гэд хэлдэг. Энэ хариулт нь яагаад манай Батарайд их онцгой санагдсан бэ гэхээр манай өвчин сургуулийн их хот царайлаг штэ. Хүүхдүүд түүний мөн чанар нь ямар бэ гэхээсээ илүү царайлаг болохоор амьдрал нь амар хэлбэр байдаг гээл араар нь яриад байдаг байхгүй юу. Тийм болохоор л Хиёки маань энэ хариулт түнд онцгой санагдаж. Харин Хиёки маань түүнийг яагаад сайн хүүхэд гэж бодсон бэ гэхээр ангийнхан охин үзгээ мартаад үзэггүй сууж байсан Батарай маань түнд үзөө өгсөн. Тэрийг нь хараад ингэж бодсон юм байна лээ. Энэ од хүмүүст чинь өөрийг нь байгаагаар нь хүлээж авдаг хүмүүс л их таалагддаг юм шиг байгаа. Үүнээс хашаал манай хүнтэй ярилцах гээд Батарай их хичээсэн ч дандаа саа дотор гараад чадахгүй яжсэн. Ашгүй сургуулийн аяллаар багт хуваарлагдахаар болон энэ боломжийг алдаж болохгүй гээл багтаа ирсэн байхгүй юу.
Батарай маань сэтгэлээ илчилсэндээ санаа зовн явхад Хиёки түүний араас ирэн өмнө нь хүнд сайн болж үзээгүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй байгаач сэтгэлээ илчилсэнд нь дургуцгүй байгаагаа хэлдэг. Чамтай хамт байхад хөвгөлтэй тогтааж байдаг. Энэ мэдрэмж хайр сэтгэлийн хэсгийг мэдэхгүй байгаач намайг өөрийгөө ойлгоход хүлээж болох уу гэснээр Батарай маань түүнийг тэрэн өөрийнхөө сэтгэлийг илүү илэрхийлэх болохоор бэлтгэлтэй байгаарай л гэнэ. Цужитаны ба түүний нөхөд Хиёки дээр ирсэн чинь Батарай шууд яах ч байгаа 3 секунд өгөөл гинэ. Нөгөө хэдийнх нь өмгөлцөг бүр хагарлаа. За тэгээд Батарай тэднийг ажиглаа л гэжсэн Цужитаны Хиёкиг тэрж аваад гэрэл хүүлгэж байна. Батарай яаж тэсгэв шууд очдгийм байгаас гарнаас нь хөтлөөлж ирээд явах ба Хиёки маань саяын ирсэн зүйл нь тоглоомжтой гэхэд тэгвэл надтай гэрэл гинэ. Ийхүү ярилцсан сууж хахад Харуки хурч ирээд саад болсон sorry. Гэхдээ Батарай чамтай уулзахаар нэг охин ирлээ гэх ба тэр нь сэтгэлээ илчилж байгаа бололтой. Нөгөө талд Хиёки дээр нөгөө Батарай хүний үзүү өвч тасалдаг охин хурч ирээд нэг захиа өгөх ба үүнийг түнд дамжуулаад өгөөж гэлт байна. Өөрхийн манай хүн чарахгүй байдалд орон Батарайд дамжуулахад өөрт нь сайн гээд байхад өөр хүний захиа дамжуулж ирж байгаад нь гомдон яваад өгнө. Манай хоёрын үйл ялгалцлыг Эв дөрвийнхэн харчихсан. Бодолгүй Батарайд мессеж ирэх ба Хиёкиг аюулд орсон гэсэн байдаг. Манай онч хурдлан ирэхэд зүгээр ингэж нэг юм ярилцах боломж гарах ба би уг нь тэр захиаг аммааргүй байсан, чамд дамжуулмааргүй байсан. Даанч юу хийхээ мэдээгүй. Чамайг эмэгтэй хүүхэдтэй байвал дээрч гэж бодсон. Гэхдээ чиний царайг хараад сэтгэл маань их өвдсөн гэхэд Батарай түүнийг тэврэн авна. Хиёки маань өөрөө ч мэдэхгүй би тэрнээс хэдэн 10 тэрбум илүү чамд сайн гэхэд Батарай маань гэснээ чи сая юу гэсэн бэ гэхэд би чамд сайн гэж хэллээ гэснээ би сая сайн гэж хэлсэн үү гээл өөрийгөө гайхаж байгаа юм чинь өөрөө ч мэдгүй хэлнэ гэдэг үнэхээр сайн шинж үзтээ тий. Тэгээд манай хоёр яг үнсэлцэг гэж яасан Эв дөрвийнхэн маань хаалга хуудад үжээчээ гэсээр гарч ирнэ. Энэ хидмаал энэ хоёрыг уучраа олоосаа гэсэндээ бодлоо мессеж явуулж. Тэгээд хөөрхөн хацар дээр нь гял сонсчихнэ. Сургуулийн урлагийн наадам гинүүдээ болно. Эв дөрвийнхэн маань яг ханхуу. Хиёкид Батарай хувцас сонгож өгөх ба чиг сүүл хоёр зүйлгснээ харж чадхааргүй хөөрхөн байна гинэ. Цужитаны ба түүний нөхөд дахиад ирж гисэн сүүлийг нь эргүүш тайруулаад сонирхоод зогсож байсан Батарай маань тэднийг хараад хүрээд ирдэм байгаастай. Хурч болохгүй л гэж байна. Тэгсэн Цужитаны ер нь би сонирхоод байгаа. Яхаараа чи дандаа хурч ирээд байдیں۔ Арай бид хоёр найзууд болохоор адарахад байдсан биш үсттэй. Бид дунд ангиасаа л найзалсан гэд томорч харахад Батарай маань Цужитаны гэсэн байхаа айжгаа өгч. Би бинээ дагая. Хиёкигийн талаар мэдмээр байна гэхэд шалтаа буугаал тэгээл болж байгаа юм чинь дагаж ирсэн хоёр нь яаж зөвөр өнгөрөхөв надаа Хиёкигийн зургнууд байгаа шүү гэхэд айлав дагалцъя л гэж байна. Тэгсэн удаачгүй Батарай их сайн залуу байжээ гिचгсэн л яриа сууж байнаас. Манай хүний дунд ангийнхаа найз нөгөө Ана гэх хүн ирээд Батарайтай нэг л дотн юм яриад байна. Хиёкид маань энэ дүр зураг нь байн бодогдож сэтгэл нь нэг л тавгүй. Манай хүнийг дээвэр дээр зогсож байсан Батарай хурч ирэх ба өнөөдөр нэг л хунигтай харагдаж байсан зүгээр үү гэхэд манай өнж дотроо бодож байсан зүйлсээ бүгдийг хэлнэ. Анатай илүү тохирмоор ч юм шиг хэрвээ би эмэгтэй хүн байсан бол арай өөр байх байсан болов уу гээл. Тэгсэн Батарай маань ийм зүйл өдөржин санаа зовоод байсан юм уу? Анагаас зөвлөгөө авсан юм аа. Удахгүй 100 сар болохоор чамд бэлэг бэлтэх гэж хэлнэ. Мөн эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь хамаагүй. Яг энд зогсож байгаа Хиёки би чамд л сайн гэж хэлнэ. Хиёки маань ч гэсэн би ч гэсэн яг ийм Батарай чамд сайн гэж хэлдэг. Удахгүй өвлийн амралт эхлэх гэж байгаа болохоор манай хэд ангидаа 100 сарын баяр тэмдэглэнэ. Манай хоёрын нийлуурхыг нөгөөдөл нь хараад ёстой нийлуурч өгөх юм аа л гэстэй. Хота маань Хиёкигээс та хоёр үргэж байгаа зүтэйгээд асуухад би бидээ сайн гэдгээ хэлсэн ч үерхээгүй гэдгээ Хиёки маань ойлгоно. Тэгээ түүнээс асуух хэвээр болов энэ бүтггүй байхаа гэд бодоостай. Батарай манай хүнд 100 сарын бэлгийг нь өгөх ба угын цаг хаач явсан бидээ авч явж болох болохоор бэлэглэж байгаа гинэ. Тэгээд нэг хөөрхөн тохон дээр нь үсээд өнөөдөртөө ингээд болов твчих хэрэгтэй л гэж юм. 3 сарын дараа ангидаас Батарай дээр Хиёки маань ирээд хоёулаа үерхий чамайг найз залуугаа болгомоор байна гэхэд Батарай сандарч уг нь би төрүүлж хэлэх ёстой байсан юм. Үнэхээр хүсэж байна гэхэд тийм ээ зөвхөн Батарайыг авмаар байна. Би чамд үнэхээр сайн гэх ба Батарайч түүнийг хүсэн. Манай хоёр ахлах сургуулийн 3 дугаар ангид ороход
өөр ангид хуваарлагджээ. Гэхдээ Цүжи Танитай нэг анги. Манай хэд хаан болгийн тоглоом тоглосон чинь 1 болон 3 дугаартай хүмүүс шагшуурга иднэ гэсэн чинь нэг нь Хиёки гэж таарна сте. Үнэн инээдтэй заяа. Нөгөөх нь бүр уруул амаа тослоод яах гэдчихэд. Манай Хиёки ч Батарай намайг харуул хаалнаа гэж бодоостэй. Батарай ч ирчил таарна штэ. Баларсан гэж бодсон чинь энийг зөвхөн туслаач гэх ба манай хүнч тоглоом тоглоод бие сонгогдоод тэгээл ястай уучлаарай гэд тэрвэрч болохоо гэхэд болноо л гэж юм. Өшөө гэсэн чинь өмсөж болохоо гинэ. Амхандаа л Батарайг ууралж гасан гэж бодоод харагдаад байгаа юм шүү дээ. Тэгтээ манай хүн уурлаагүй л гэдэг заяа. Хиёкиг яах нь гээл хараад ажиад ижсэн байхгүй юу. Цаг агаарын нөхцөл байдлаас болон хичээл сургалтын үйл ажиллагаа төр зогсож байгааг мэдэгдэнэ. Батарай ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байсан. Хиёки маань хэрвээ зүгээр бол манайх руу хамт явах уу гэд тэднийх рүү явдаг. Батарай маань ээжтэй айл хизээний зузаан болчихсон хөхрөлдөө өөл сууж байна. Манай хоёр унтахаар болсон. Хиёки маань өөр өрөөнд унтахаар явах гэхэд хоёлаа хамт унтна үсттэй. Энэ өрөөнд тэр чигтээ унтчихжээ гэж хэлчихье гэж ядгаснаар хамтдаа унтна. Батарай түүний дээр нь гараад яг унсгч ийсэн Хиёкигийн утсанд ороод нөгөө гурав нь өрөвч чадандаа баахан зураг явуулсан байдэ. Хиёки маань ах яагаад өөрт нь сайн болсныг асуухад өөрийг нь сайн хөвгөдгээд ярьж яхахыг сонссноо хэлэх ба Хиёкигийн хажууд бусад хүмүүс өөрийг нь юу гэж ярьж байгааг нь хамаагүй болоод их тайван байдаг гэдгийг хэлэхэд Хиёки маань баярлалаа гэснэ. Чи миний анхны хайр болохоор хэрвээ дараа нь өөр хүнтэй болвол энээс илүү сайхан байж чадахгүй байхаа гэж хэлчихэв. Батарай маань байж да чи бүр дараагийн хүнээ бодсон юм гэхэд манай онч сандран хэрвээ л гэсэн юм а гэхэд ёстой тийм байхгүй шүү гэснээр энэхүү кино маань төгсөж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгий мартаарай. Үргэлж дэмждэг урмын үг бичдэг хөөргөнүүдтэй зөндөө их баярлалаа шүү. Өөнөөс чинь л маш их урам зориг ирч хүчийг авдаг та. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.